Сайн уу манайхаа өнөөдөр та бүхэндээ 2011 онд бүтээгдсэн алдарт Help киноны тайлбар хүргэхэд бэлэн болоод байна. Хүнлэг энэрэнгүй нийгмийг хүсдэг хүн бүр энэ киног заавал үзсэн байх ёстой юм шүү. Нэрийн энэ киноны гол дүрд 2 удаагийн Оскарын шагнал Холливуудын топ жүжигчдийн нэг Emma Stone тоглосон байдаг. Help кино нь 2001 онд гарсан даруйда бокс офисыг тэргүүлж 221 сая долларын орлого олсон гэд өндөр чанартай бүтээлүүдийн тоонд 109-оор бичигддэг гэжээ. Ингээд бүгдээрээ энэхүү бүтээл нийгэмд хэрхэн эерэг өөрчлөлт авчирсан талаарх зангилааг тайлахаар кинонд орцгоё. You know the line. 1963 Mississippi Evelyn Clark хэмээх хар арьс бүсгүй нэгэн зохиолчид өөрийн амьдралын түүхийг ярьж өгч байгаагаар кино маань эхэлдэг. Түүнийг төрөхөд ээж эмээ нь хоёулаа гэрийн үйлчлэгч хийдгүйсэн болохоор өөрөө нэг л өдөр гэрийн үйлчлэгч болно гэдгээ багасаа мэддэг гэжээ. Тэр амьдралынхаа туршид 17 цагаан арьс хүүхдүүдийг асарч хүмүүжүүлсэн ч өөрийнхөө хүүхдэд хангалттай цаг зав зарцуулж өгсөж чадаагүй байдаг. Харин түүний ажилдаг айлын эзэгтэй Элизабет нь боянчнэлэг нийгмийн гал сайтай эмэгтэй хэдий ч гэсэн өөрийнхөө охинд төдийлөн анхаардаггүй бүхий л асуудлыг түүнд даатгадаг юмсан чи. Эвлиний хувьд цагийн 95 цент, сард ердөө $182 цалинтай ирнэ бүхэл бүтэн хүн өсгөн хүмүүжүүлж гэр орныхонд бүхий л хар бор ажлыг амжуулдаг гэхээр яавч амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжгүй санагдана. Эдгээр хар арьс гэрийн үйлчлэгч нарын түүхийг нийтэж ном болгох гэгээн мөрөөдөл тээж буй Скитер гэх сэтгүүлч бүсгүй нь коллежид төгсөд төрлөх хот Джексондоо буцаж ирснээр энэхүү бүх түүх эхэлдэг. Тэрээр уг Нью-Йоркийн нэгэн нэр хүндтэй хэвлэлийн газарт ажил орох хүсэлтэй байсан ч туршлага нэгэн гэсэн шалтгаанаар тэнцээгүй юм гэдэг. Скитер нутгийнхаа сонины газарт ажилд орох ярилцлаганд орж гэрийн эзэгтэй нарт зориулсан зөвлөгөөний булан хариуцсан гэр орны цэвэрлэгээтэй холбоотой асуултанд хариу бичих ажлын мессенжер буваа. Үүнийхээ төлөө тэрээр 7 хоногт $8 цалин авахар болдог. Үзэг золигтод киноны ихэнх түүх үглээдсэн Эбелин гэх эмэгтэй бидэнд өөрийн зүрхний анд Мини Джексны тухай ярьж өгч байгаамаа. Миний найз нь Хилиг их нойлын цаасан дээр хүртэл тэмдэглэгээ тавьж нойлын өрөөгөө гэрийн үйлчлэгчид хэрэглүүлэхээс татгалздаг ааштай байрын эзэгтэйд ажилдаг юмсанжээ. Тэр Хилиг их эзэгтэй нь хотын эмэгтэйчүүдийн холбооны удирдагч эдэргээ цол гомшин ихтэй гэж байгаа. Тэрээр саяхан өвчтөе болсон ээжигээ гэртээ байлах болсон ба өмнөх үйлчлэгчээ халаад оронд нь Минийг үйлчлэгчээр ажил авчээ. Учир нь Мини Джексон хотын хамгийн шилдэг тоглогч бөгөөд Хили эзэгтэй түүний хийсэн билуунд маш дуртай гин шүү. Манай хүүрнэгч Эвелиний хувьд төрсөн хүүгээ 4 жилийн өмнө алдсан бөгөөд тэр үед Миний найз бурхан хоёр л тэр их сэтгэлийн зовлонгонд давж гарахад туссан байдаг. Өнөөдөр цагаан арьс бүсгүйчүүдийн клубын уулз тохиож байгаа тул Эвелин Миний хоёрт галтгоон тамд ажиллах боломж тохиож хавь ойрын ховж бацж байгаа харагдана. Миний түүнд Хили хатагтан хамгийн сүүлд үлдсэн доромжлын талаар ярьж өгч байлаа. Тэрээр ингэж хэлсэн мөн. Хачин хүүхэн чинь ариун цэврийн цаасан дээр харандагаар тэмдэг тавьж намайг өөрсдийнх нь ариун цэврийн өрөөг ашиглаж байгаасыг хянаад байгаа болтой. Би өөрөө нойлын цаасаа авч яваад суулт өрийг нь хэрэглээд байгааг мэдэхгүй л дээ хөлдөө хүүхэн гэж ирээд л хамтдаа хөхөрлөж байв. Энэ уулзсан сэтгүүлч бүсгүй Скитерч мөн ирэх бөгөөд хуучны найзууд нь халуун дотноор угтан авдагч гэрлэж амжаагүй хэрнээ шинээр ажилд орсон тухайга дуулахад уур амьсгал баг зэрэг түүнийг сонжих шинжтэй болоо явчлаа. Ер нь бол найз өхнүүд нь мань хүнийг гэрлэх шинжгүй яваад байгааг нь анзаарч ямар нэгэн ноо байгаа гэж үздэг юм байх уу. За тэр ч яг сэтгүүлч Скитер Эвелиний эзэн Элизабет найзаас ингэж асууж байгаа. Гэрийн үйлчлэгчээс чинь асууж тодруулах юм байна. Түүнтэй ярилцаж болох уу? Хэмээн зөвшөөрөл үсэх ба нөгөө өхнүүд нь ам уралдан танах гэрийн үйлчлэгчээ яац юм бэ? Өөрийнхөө гэрийн үйлчлэгчээс асууж болдгоо мó? Тэргээд хэрэг турж өгч байна. Тэгсэн Скитерийн гэрийн үйлчлэгч нь түүнийг гэртээ ирэхэд ажилласаа гарсан бөгөөд үүнийг сонсон хүүхнүүд нь шивэр эвэр хийж байгаа харагдана. Эзэгтэй нарын уулзалтын үеэр уц дуурч үйлчлэгч Эбелин харилцааг автал Селия гэх нэгэн эмэгтэй залгасан байлаа. Селия нь Хилигийн экснээ залуу Жонитой гэрсэн учраас хотын цагаан арьс бүсгүйчүүдийн хүрээллээс гадуурхагдан үлдсэн юмсан ч. Эзэгтэй Элизабет нь түүнийг залгахаар нуцаа авдаггүй тул Селия гэх эмэгтэй Эбелинээс энд тэнд ажил хайж байгаа үйлчлэгч байна уу? Мэдгүй гэд асууж байгаа болтой. Эбелин хариуд нь мэдгүй гэсэн хариулт өглөө. Нөгөө өвгнөвч нийлээд хэсэг Селия гэх эмэгтэйг муулж байснаа сүүлдээ ариун цэврийн өрөөний тухай асуудлын талаар хэлцэж арлаа шүү. Хили хатагтай бие авчин тун тухгүй суух ба Элизабетийн гэрийн ариун цэврийн өрөөг үйлчлэгч нь хэрэглэдэг учраас дийнхүү шингэнээ гадагшуулж чадахгүй өөрийгөө тарчлан суухаж. Ер нь бол энэ сэжигч хүүхэн чинь өнгөт арьстай гэрийн үйлчлэгчтэй айлууд зориулсан эрүүл ахуйн мөрдөмж гих зүйл тусдаа санаачилсан байх бөгөөд амьхандаа цагаан арьснууд хар арьснууд тусдаа ариун цэврийн өрөө хэрэглэх ёстой. Учир нь нийгрүүд бидэнд халдварлаж болзошгүй өвчний нэг биедээ тээж явдаг ч гэнэ хачин бодож болох юм уу? Харин үнийг сонсон суугаа сэтгүүл бүсгүй Скитер түүн тандан ер нь танах гадаанаа тусдаа нойлын өрөө бариулчихад болох юм шүү хэмээн ёжилж байгаа нь харагдана. Төд бодлого энэхүү соёлж нийгэмсэн бүлгийнхний уулзалт дуслаа. Уулзалтын дараа Скитер Эбелин үйлчлэгчээс цэвэрлэгийн талаар асуултанд туслахыг хүсэж Эбелин ч түүнд уриалгахнаар зөвшөөрөв. Скитер мөн уулзалтын үеэр хөндөгдсөн ариун цэврийн өрөөний асуудлын тухай түүнээс уучлалт гуйлаа. Мөн өөрийг нь өсгсөн гэрийнх нь хуучин үйлчлэгч Константиныг яагаад өөрийн хүсэлтээр ажилласаа гарч гэрээсээ явсан талаар лавлахад Эбелин өөрийн хүсэлтээр ажилласаа гарсан гэх үгийг сонсоод ихэд гайхав. Гэвч тэдний яриаг тасалдуулж гэрийн эзэгтэй Элизабет орж ирээд Скитерт Хилигийн санаачилсан
ажилласан ариун цэврийн өрөөг тусгаарлах санаачлагын талаар мэдээллийг сонд нийтлэх хүсэлтэй байгааг дуулгалаа. Үүний дараа Скитер гэртээ ирж ээжээсээ үйлчлэгч Константин яагаад ажилласаа гарсан талаар тодруулах гэж оролдогч ээж нь асуултыг нь булзааруулж ойлгохтой юм хэлсэнгүй. Харин ч охины ажилд орсныг нь сонсоод энэ чигээрээ байвал чи хизээж нөхөрт гарч чадахгүй шүү хэмээн зэмлэнэ. Орон хоолны үеэр Скитер нөгөө асуултаа ааваасаа асуухад аав нь тэр гэр бүлтэйгээ хамт Чикагод амьдрахаар шийдсэн гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Гэрийнхэн түвнээс ямар нэгэн зүйл нуугаад байгааг анзаарсан Скитер ээжтэй хандан та Константиныг ажлаас нь халсан биз дээ тийм үү хэмээн тулгаж асуухад ээж нь ч баламгдаж бараг ажлаас нь халснаа хүлээн зөвшөөрлөө. 29 жил үнчээр зүтгэж үр хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлсэний дараа ийм явдал тохиолдсонд Скитер үнэн голоосоо харамсаж байв. Ээжтэйгээ дэл хэрэлдсэний дараа мань хүнч гадагш гарч хайртай асрагч Константин түүнийг өсвөр насны сэтгэл зүйн асуудлуудтайгаа тэмцэхэд хэрхэн тусаж дэмжиж хайрлж байсныг дурсан санаалцдаг. Энэ явдлын дараа Скитерт нэгэн санаа төрөв. Тэр нь өнгө дээрстэй гэрийн үйлчлэгч нарын амьдралын үнэн түүхийг өгүүлсэн ном бичиж хүмүүс тэдний туулжуу зовлон бэрхшээл нийгмийн шудраг ус байдлыг ойлгуулах явдал юм. Маргааш нь Скитер Эвелин дээр очиж гэрийн эзэгтэй нарын болонд ирсэн асуултуудад хариулах ажилдаа тусламжлээ. Гэхдээ мань хүн үгээр зогссонгүй. Ариун цэврийн өрөөг үйлчлэгчдээс тусгаарлах санаачлагын талаар ам нээж түүнийг энэ мэд тохиолдож байсан гадуурхалт үл тоомсралтын жишээнүүдэд хуваалцахыг зөвшөөрөхсийг тантахад Эвелин харин татгалзаж байдаг шүү. Аргагүй л дээ. Арайг цагаан арснуудын үйлчлэгч ээж амьд зууж байхад нь ажил болгогчоо матсан хэрэгээр хаач ажиллах ирэхгүй болно гэд айсан байх л да. Скитер Эвелинийг ятгаас сууж байтал гэрийн эзэгтэй Элизабет нөхөртөөгөө маргасаар орж ирэх ба ерөнхийдөө түүний нөхөрт нэмэлт ариун цэврийн өрөө барих санаачлагын шал утгагүй санагдаж байгаа болтой. Нилээн ууртай байгаа нь тэр ээж. Гэр бүлийн эвгүй харилцаагаа харуулсан Элизабет сэтгүүлч найз Скитертэй хандаж чи чаашид Эвелинтэй уулзахаар манад ирэхэд босон дээр баха гэж чилж байх шиг энэ гэрийн эзэгтэй нар одоо яасан ч ааштай юмдээ чаавас гэж. Нэгэн шөнө Джексон хотыг аимшигт хар салхи дайраг өнгөрч гэрээсээ хамраач цухуулахын аргагүй гамшигт үзэгдэл тохиолдож байлаа. Тэр үеэр Хилийн хатагтай гэрт ажилдаг Мини Битсмар байдагч гэрийн гадаа байдаг нойл руу явахаас айж ааштай эзэгтэй Хилийн ариун цэврийн өрөөгөө хэрэглүүлэхийг зөвшөөрсөнгөө. Тэсгээ байсан Мини сэмэрхэн эзнийхээ ариун цэврийн өрөөг ашиглаж сууж байтал Хилийн чөтгөрийн болохоор араас нь дагж ирээд юу хийж байгаа чинь энэ вэ? Чи халагдсан. Яг одоо манахаас зайл гэд орж хашгирхан тэр. Ингээд тэр бэр газар дээр ажилласаа халагдсан юм гэдэг. Тиймхүү гамшигт үзэгдлийн улмаас 10 цагаан арьс 8 хар арьс түн амнасаа алдсан байх ба ингэж утгаар үхэл нүрлийн цагт арьс өнгөний ялгаа ямар ч хамаагүй байгаа ч тийм. За Эвелиний хувьд мань хүн хэд хоногийн дараа тусгай нойлын өрөөтэй болж улам тусгаарлагдмал гэдгээ мэдэрч байгаамаа. Асарч өсгдөг Мэй охин түүнд чи бол миний жинхэнэ ээж гэж хэлэн түүнийг багхан чулуув тайлгаруулна. Удалгүй Скитер Эвелиний эргэн тойрноор эргэлдэж түүхээсээ хуваалцсан ном бичгтэн туслахыг гуйтал Эвелин автобуснаас хоцрон байж эргэлдсэн хэрнээ дахиад л татгалцдаг. Тэрээр хэлж байгаа. Манай үеэл зөвхөн санал өгөх байрлал орсныхоо төлөө машинаа шатаалгасан. Би адилхан эрсдэлд орж гэрээ шатаалахыг хүсэхгүй байна хэмээнэ. Гэсэн ч Скитер түүнд утасны дугаараа өгч саналыг нь бодолцож үзхийг гуйсаар л байлаа. Скитер ч номын санд орж ирж өнгө дэрснүүдийн мөрдөх хууль дүрм гэсэн номыг олж аваад судалж эхэлдэг. Йоо тэгсэн тэр номон дээр нь бичсэн зүйлс нь үнэхээр хөгийн байлаа. Хар арьстай өвчнүүдэд цагаан арьстай эмч сувлэгч үүсдэхгүй. Тэгш эрхийн талаар санд санаачлах дэвшүүлсэн хүмүүсийг шорон тойрно. Номын санд тухайн номыг анх цагаан арьстан хэрэглэсэн бол цагаанаараа, өнгө дэрстэн хэрэглэсэн бол өнгөтөөрөө ямар арьстай гэдгээр нь ангилж хэрэглүүлдэг байх. Өнгө дэрстэй ямар ч үсчин цагаан арьстай эмэгтэйд үйлчлэхгүй байх гэх мэт арай дэндүү нэг талыг барьсан агуулгатай байх нь тэр. Оройн Эвелинд найз минийг хийсэн дуудлага ирлээ. Тэрээр хэлж байгаа. Би өнөөдөр маш аимшигтай зүйл хийчихлээ гэд уйлаад л ярьж байна. Ер нь бол нөгөө ааштай баян хүүхэн Хили чинь экс үйлчлэгч минийг хулгайч идэргээд хамаг амтан тараачихжээ. Миний өшөөг авахын тулд Хилид тусгай билүү бариад өтсөн байна. Яг юу болсныг нь хэлэхгүй байгаач ахиж хизээч гэрэн үйлчлэгчээр ажиллах боломжгүй боллоо хэмээн цөрхөрөн ойлгож. Тэдний яриа дуусаагүй байтал минигийн нөхөр нь гаднаас орж ирээд эхнэрээ зодож ихснээр утас тасрав. Энэ бүхнийг сонссон Эвелинд сэтгүүлч Скитерийн ном бичих санаа нь дахин бодогдож эхэллээ. Маргааш нь Эвелин сүмд очиод пасторынхоо айлдварыг сонсож сууж байх ба бурхан ард түмнээ зоригтой байхыг хүсдэг гэж хэлсэн түүний зүрхэнд маш хүчтэй тусч мань хүн зориг гарган сэтгүүлч Скитерийг гэртээ дуудаж өөрийн түүхөө ярьж өгөхөр шийддэг. Скитер хуршүүдэд нь сэжиг төрүүлэхгүй тулд машина 2 гудмын цаан тавьснаа Эвелинд хэлж цагаан арстанд таалагдахгүй байсан ч хамаагүй зөвхөн бод түүнийг илчилцгээ хэмээн зоригжуулна. Эвелин түүнд түүхээ хуваалцах гэсэн ч хэл ам нь нэг л эвлэж өгөхгүй байсан тул тэмдэглэлийн нэвтрэлтэд бичсэн гомдлын түүхүүдээ уншиж өгөхөр болов. Хамгийн анх би 14 настайдаа цагаан арстай хүүхэд асарч эхэлж байлаа. Хүү намайг хар арстай болж төрснийг эс тооцвол жинхэнэ ээж гэд их л хайртай байж билээ. Яагаад намайг хар арстай болсон юм гэхээр би хэтэрхий их кофе ууснаас болсон байх гэж хэлсэн юм. Эдэргээд мань хоёр учир зүггүй хөрөлдөж гарав. Нөгөө талд миний хасныхаа дараа Хилийн хатагтай шинэ үйлчлэгч ажиллаж эхэлсэн байх ба нөгөө үйлчлэгч нь хүүхдүүдэд коллежд явуулахын тулд гэрийн эзэдээс $75 зээлэх боломжтой эсэхийг асууж зээлээ төж барагдуулах хүртлээр үнэгүй ажиллах санал гаргав. Гэвч Хили бурхан зөв зүгээр гар хөлн хөдөлж байгаа хүнд тусалдгүй юм. Энэ үгийг санаад авчих гэж хэлээд татгалзав. Нөгөө талд минигийн нөхөр нь өсвөр насны охиноо сургуулиас нь гарч гэр бүлдээ орлого олж ирэх хэрэгтэй гэж хүчлээд үйлчлэгч болохыг шаарджээ. Ажиллага ирэхээ асуусан мини охиндоо хамаг нөв хоогоо хэлж өгөх ба
эцдийнхээ өдөөс хизээч үг сурж болохгүй юм дахин сануулгаж. Ийхүү найз минь олон хоног ажилгүй суусаар байсан тул Эбелинд нэг санаа төрвөө. Энэ хотод Хийлийн ховж ивийг сонсч амжаагүй ганц хүн бол Селия гэх нөгөө Экснэ залуутай гэрэлсэн хүүхэн байгаа шүү дээ. За тэгээд сүүлчийн найдвар тэрсээр миний нөгөө айл руу зорин очтол Селия гэх эцэгтэй түүнийг халуун додноор угтан авчээ. Селиагийн хувьд угаас гэр орны ажил тааруу мөн бие давхруулсан тул түүнд гэрийн үйлчлэгчийн тусламж маш их хэрэгцээтэй байгааж. Гэхдээ тэнд ажиллахын тулд миний Селиагийн нөхөр Жоныгийн нүдэнд огт харагдахгүй. Ажилдаа явсныхан дараа ирж ажилласаа ирэхээс өмнө тарж байх шаардлагыг биелүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Селия нөхөртөө гэрийн ажлаа бүгдийг нь өөрөө хийсэн мэтээр харуулахыг хүсжээ. Дараагийн өдөр нь цагаан гарс эмэгтэйчүүдийн холбооны хурлын үеэр Хийли ариун цэврийн өрөөг нь тусгаарлах шаардлага мужийн захирагчид илгээсэн тухайга зарлаж олны дундаас Скитрийн нэрийг цохон босгож холбооны соёнд яагаад одоо хүртэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэхгүй байгааг шалгах ба Скитерч удахгүй нийтлэнэ гэж хэлсэн болоод аргалав. Цаанаа бол ном мэдэрвчээ чаад эсрэг үйл ажиллагаа эхлүүлсэн явж байгаа шүү дээ. Нэрийн цагаан гарс найз хүүхнүүд нь Скитрийг амралтын өдрөөр хүнтэй танилцуулахар болоод явчлаа шүү. Үүнтэй зэрэгцээд Хийлийн гэр чинээр ажилд орсон нөгөө мөнгө зээлэх үү гэж асуугаад амаа таглуулдаг эмэгтэй чинь чиний өрөөний тоос соруулж байгаад будингийн хараар амар үнэтэй бүгж унсан байгааг нь хараад сэмэрхэн халаасандаа хийж байгаа нь харагдана. Үзэг золигтоход Эбелин Скитерт үргэлжлүүлэн цагаан гарснуудын булхайг дэлхээс сууж. Тэгсэн Эбелин ажилдаг айлын эзэгтэй Элизабет нь баг ээж байх ирэхгүй юм гин шүү. Бүгэл бүтэн нэг хоногийн дараа ирж байгаад хүүхдийнхээ чихвийг цолиог байдаг гин. За тэгээд мань хөрч яриандаа халаа сууж байтал гаднаас миний ороод ирлээ. Нэгдүгээрт гэртэн цагаан гарстай эмэгтэй орж ирээд суучихсан. Хоёрт өнгө дарснуудын амьдралын талаар ном бичнэ гэхийг сонсоод миний чи Эбелинийг сүрүүлэхийг хүсэе юу? Наадах чинь байж боломгүй аимшигтай санаа байна гэж хэлээд уурлаад гараад явчлаа. Гэсэн ч хэдхэн секундын дараа минийгийн сэтгэл нь эрс өөрчлөгдсөн үү яасан буцаад ороод ирэх юм аа. Угаасаа юу эсийг туулж байгаа байлээ дээ. Юу н сэтгэл доторхоо уудлахаар шийдсэн бололтой. За тэгээд тэр өрөөнөө мань гурав шүнжин цагаан гарс эмэгтэйчүүдийн талаар ярилцсан өнгөрөөдөг ба үгээр зогсонгүй миний бусад өнгө дарст үйлчлэгчдийг мөнч татан оролцуулахаа амлав. Удалгүй амралтын өдөр болж Скитрийн ээж нь ч одоо охиноо хүнтэй танилцсан гэд хамаг чадлаараа гойж годлоо. Гойж годно гэснээс удахгүй шинэ жил боллоо. Та нар маань хайртай хүмүүс болон монитагийн бэлгэндээ юу сонгох вэ гэд эргэлзэж байна уу? Тэгвэл Wellbe Shop-оос үс арчилгаа болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг багтаасан шинэ жилийн тусгай багцыг цөөн тоогоор хямдралтай үнээр худалдаанд гаргасан байна. Багцд нь хэрэглэгчдийн хамгийн дуртай бестселлер бүтээгдэхүүнүүд багтсан ба Wellbe брендийн үс арчилгааны 4 төрлийн бүтээгдэхүүнтэй 2 төрлийн багц, эрүүл мэндийн мөн 4 төрлийн бүтээгдэхүүнтэй багц гээд нийтдээ 3 өөр төрлийн багц гарсан байгаа юм байна. Бүх багц нь 15-аас 30% хямдралтай болсон юм шүү. Шинэ жилээр ажлын монитогоос авахгуулаад найз нөхөд гэр бүлийнхэндээ өгөх хамгийн тохиромжтой чанартай бэлгийг хайж байгаа бол Wellbe Shop-оос сонголтоо хийгээрэй. За одоо кино руу гавцгаая. Нөгөө өчнөн гоё болсон хүн маань энэ тэнд гүүж явдаг юм болохоор орой гэхэд дэлбэрсэн юм Хийлийн гэрт хүрээд ирж байгаа юм аа. За тэгээд Хийлийн найз нь Скитрийг хүнтэй танилцахад нь зуужсан юм болохоор санаа зовсондоо Скитрийг арай дээр харагдахаар болгон хамтдаа оройн хоолнд орохоор боллоо. Түүнтэй танилцж үу залууг Стюарт гэдэг юм байна л да. Дааж нь Стюарт гэдэг нөхөр нь маш бүдүүлэг аав шавар гаргаж Скитрийг сонд гэр ахын цэвэрлэгээний болон хариуцсан сэтгүүлчээр ажилтдаг гэдгийг сонсоод тоглоом давхуу хийж эхлэх тэрэ. Скитерч тэслэгүй уурдаж хоолой захиаллгүй рестораныг орхин одлоо. Нөгөө талд Минимэн шинэ эцэгтэй Селиятагаа учиргүй дотн найзууд болж бүр өдрийн хоолой хүртэл нэг ширээн цун гэдэг болжээ. Нэг нь ч гэсэн сайн хөвжөөл аштай юу да. Хэд хоногийн дараа Скитерч номыг нь хянан тохиолдуулах редактортойгоо уцаар иртэл редактор нь хэлж байгаа. Чиний бичсэн зүйлс ер нь дайжгүй шүү. Гэхдээ ном болгож гаргахын тулд дор хаяж 12 үний түүх хэрэгтэй гэжээ. Эбелин миний хоёр уг нь таньдаг мэдэх бүх өнгө дайрст үйлчлэгч нараасаа асуусан ч бүгд айсандаа татгалцсан билээ. Нэг мэдсэн миний гоо чинь чи номондоо бидний нэрийг өөрчилж оруулна штэ. Яагаад түүхийг нь ч гэсэн өөр нэг үйлчлэгч ярьсан болгоод өөрчилж болохгүй гэж ухааны мэрд сууж байна. Харин Скитер ийм зүйл хийвэл эн чинь бодит түүх биш болно хэмээн эрс татгалзлаа. Скитерийг зоригжуулахын тулд эцэст нь Эбелин өөрийн хүүгийн тухай ярьж эхлэв. Миний хүү мод зөгөөд явж байхдаа тэглэж унсан юм аа. Тэгтэл нэг ачааны машин ирээд түүнийг минь дайрч уушгийг нь бяцалсан байгаа юм. Тентгийн цагаан арьс дахлах нь хүүг минь машиндаа авч явснаар өнгөт хүмүүсийн эмнэлгийн гадна авчирч хайснаа зүгээр нэг сигналчаад яваад өгсөн байсан. Эмнэлгийнхэн юу ч хийж чадаагүй болохоор би хүүгээ гэртээ авчирч тэр минь 24 наснда буудан дээрээ амьсгал хураасан юм гэж хэллээ. Энэ түүхээ хуваалцах Эбелинд амаргүй байсан ч өнгөрснөө мартаж сэтгэлээ амирлуулах цор ганц зам байлаа. Удалгүй Хийлийн гэр дахиад л цагаан арьст хүүхнүүдийн цугларалт болж байх ба хийлэж Скитрийг өнгө дарснуудыг мөрдөх хууль журам хэмээх ном цүнхэлж явааг нь олоод харчдаг. Албаар өдөж байгаа юм шиг Хийли тэр аваар явах Эбелинээс шинэ нойлын өрөөтэй болсон амар гоцтой тусдаа гэхдээ эрх тэгшиг гэж ирээл асуух ба Эбелин ч хэсэг чимээгүй зогсноо. Тийм ээ хатагтай танд их баярлж байна ухааны хэллээ. Харин Скитер Хийлийг ёжиж эрх чөлөөд Миссисипи мууж ийм юмар дутав гэжтэй гэж хэлээ. Дургууг нь хүргээд хайчих юм аа бас. Тэр үеэр Скитер Хийлигийн шинэ гэрийн үйлчлэгч шинээр бичиж байгаа номонд нь түүхээ хуваалцах боломжтой эсхийг сэмл авлахад өнөөх нь хэлж байгаа. Би хүүгүүдээ коллежд оруулах хэрэгтэй байгаа. Эрсдэлтэй алхам хийхгүйгээд нүр өгсөнгүй. Тэднийг ингээд яриа зогсож байтал Хийли орж ирээд үйлчлэгчээ чи Скитерээс мөнгө зээлэх талаар асуусан өтер гэж загнаж гарч байгаа юм аа. Харин Скитер үйлчлэгчийг хамгаалах гэж оролдогч шин санаачилсан ажлуудын талаар холбооны сонд нийтлээгүй хэрэгээр найзаа давхар загнаж байгаа юм аа. Ер нь хинч байсан Хийли загнуул хувьд хайлантай юм шүү дээ энэ ч одоо.
Скитер тэр оройдоо гэртээ очиод Хийлигийн хүсэлтээр холбооны сонин зориулсан нийтлэлээ бичгтээ баг зэрэг хошигнол нэмэхэр шийджээ. Хандивлах гадуур хувцас цуглуулцгаая гэдэг өгүүлбэрийн гадуур хувцас гэдэг үгийг дарж байгаа нь харагданаа. Оронд нь юу бичих гэж байгаа юм бол доо. Дараагийн өдөр нөгөө Скитертэй анх болзон дээр санаа оноо нийлээгүй улмаас муудалцаа салсан Стюарт их залууч нь Скитерийн гэрт нь очиод түүнээс өөчлөх гуйж явж байна. Тэр үед сэтгэл санаа нь хямарсан байсан ба Хийли түүнийг хүчээр болзонд явахыг тулгсан учраас тэр өөрөө согтуу байсан юм бах уу. Ямар ч тач Скитерийн санаагаа нуулгүй илэрхийлдэг зан чанар таалагдсан учраас дахин нэг удаа болцохыг гуйж Скитер чихэндээ дургуутж байснаа сүүлдээ зөвшөөрч гэлээ шүү. Стюарт үнэндээ Скитерийг маш ухаантай гэж боддог ба бүр сонд битсэн гэр ахуйн зөвлөгөөний болонг нь уншаад сайн сэтгүүлч зохиож болох ирээдүйдэд харагдаж байна гэдэргээд магтаж гарлаа. Гэхдээ энэ удаа энэ хоёр нэг юм хил ам таталгүй эвдээ найртай болцох шивтэй. За маргааш өглөө нь жинхэнэ хөгжилтэй үйл явдал Хийлигийн гэрийн гадаа болж эхэллээ. Хийли өглөөс ирээд цонхороо артал хашаанд баахан хуучин жорлонгийн султуураар дүүрсэн байхан тэрэ. Учир нь холбооны сонд Хийлигийн хувцас цуглуулах аян жорлон цуглуулах аян болоод нийтлэгдсэн гинэ. Ер нь бол Скитер түүнийг чадчих шиг боллоо. Тэр цаг үеэр телевизээр эрэгтэй хөшөөдлийн төлөө тэмцэгч Медгар Эверс гэдэг хүн үг хэлж байгаа нь мерсээр үзэгдэх болсон ба Скитерч гэрт нь ажилдаг өнгө дээрст ажилчтайгаа нийлээд үзэж байтал Скитерийн ээж тэднийг олж хараад уурлаж эд нарыг ингэж өөгшөж болохгүй тэргээд зогтой хамтраж байгаа нь харагдана. Тэр шөнө Эвлинийг ажлаа тараад автобусаар явж байтал жолооч нь гинт өнгө дээрстнүүд автобуснаас яг одоо буу цагаан эртнүүдийг аль болох гэрт нь ойр болгож өгье гэж зарлах ба хөөрхий Эвлин болон өөр нэг өнгө дээрстэй эрэгтэй хоёр автобуснаас хөөгдөн булаа. Учир нь нөгөө эрэгтгч байдлын төлөө тэмцэгч Медгар Эверс гэдэг хүн гэрийнхээ ойролцоо хүүхдүүдийнхээ нүдэн дээр буудуулан амнасаа алдсан учраас түүнийг өмөрөх өнгө дээрстнүүд бослого өмнө гаргаж болцшгүй юм арга хэмжээ авч байгаа царай нээж. Эвлин ч хөөрхий хар шөнөөр айж ичиж явахдаа шавар шалбааг нь дунаж арайхийн минигийн гэрт очиод шүнжин тэндээ бүглээ. Айдас хүйдэс автаж байсан ч мань хоёр ихч Скитертэй нийлээд илүү болгоомжтойгоор эхлүүлсэн номоо дуусгахаар шийддэг. Маргааш нь миний ажилдаа эртэл угаалгын өрөөнд цус алдсан байдалтай хэвтэх эзэгтэй Селияга олж харлаа. Тэрээр золбсон байв. Миний эзэгтэйг орон дээр нь хөвтүүлж асар цойлох ба Селияш түн сэтгэлээ нээж ингэж хэлдэг. Би жирэмсэн болсон учраас Жоны надтай гэрэлсэн. Гэхдээ би нэгэн сарын дараа хүүхдээ алдсан. Тэрнээс хойш 2 удаа ч ийм зүйл тохиолдсон. Тэр аль алийг нь мдээгүй өнгөрсөн. Нөхөр маань хүүхд төсч байхад би одоо яах болж байна гэсээр уйлж эхлэв. Гэвч миний түнд Жоны энэ бүхнийг даван туулах хэрэгтэй болно хэмээн тайтгаруулна. Ийхүү Селия хашааныхаа цэцэрлэгт энтсэн ургийн шарилыг гуниктайгаар оршуулдаг. Мөн энэ үеэр алдарт Хийлигийн шинэ гэрээ үйлчлэгч нь олон нүдэн дээр цагдаа нарт баримтлагдлаж томоохон дөөлөнд дэгдэвэ. Энэ нөгөө буудан доороос бүгж одоод байсан шүү дээ. Тэгээд үн тэтгэлийн дэлгүүрт зарах гэж оролцсон ба дэлгүүрийн эзэн сэжиг авч цагдаа дуудлах гэсэн юм байна. Удалгүй Скитер ээлж сурвалжлага авахаар Эвлиний гэрт очиход түүнийг гайхмаар нөхцөлөд лугтан ав. Бараг 10 гаруй үйлчлэгч тэдэндээ нэгтгэр цугдарсан байх ба бүгд л өөр өөрсдийн түүхээ хуваалцахаар иржээ. Учир нь мэрэгжлийнх найз нь цагдаад баригдсан явдал нь тэдний төвчээрийн хязгаар байсан бололтой. Мэдээж тэдний ярьсан түүхүүд нь зүрх шимшрэн байлаа. Ямар их доромжлол хөдөлмөрийн мүжлөгт өртдөг байсан тухайга ам уралдан ярих ба хамгийн гонигтай нь тэдний хамаг хайраа зориулж өсгсөн цагаан арьс төгтүүд нь яг эцэг ихтэйгээ адилхан хариг сэрцгийн хүмүүс болж өсцгөөсөн явдал байв. Дараагийн өдөр нь цагаан арьс татагтай нарын ээлж дуулалт болох үеэр Селия бүс Минигийн хийсэн билог барьж очиод тэдэнтэй нөхсгөр нэгтгэхийг хүссэн ч бүх эмэгтэйчүүд нь түүнээс нуугдаж хэн ч хаалгаа тайлж өгсөнгөө. Селия тэдэнд гомдож нус үлэмстэйгээ утгалцаар гэртээ ирэхэд үйлчлэгч Минийн түүнийг зэмлэж тэд бол цэвдэг сэтгэлтэй хүмүүс чамайг Жонитай гэлсэн болохоор ч үзэн яддаг. Дагж хизээч билог урьж очих хэрэггүй гэд хамаг учрыг нь тайлбарлаж өг. Гэвч цайлхан Селия түүнд тэгвэл тэд намайг биш Жоныг Хийлигээс булаасан гэж андуурч байгаа буруу ойлголтоо л үзэн яддаг юм байна хэмээн бодож эхэлдэг. Селия уг нь Жоны Хийли хоёрын харилцаа аль эрт дуусны дараа Жонитэй гэр бүл болсон юм байна шүү дээ. Улмаар Селия хандив арга хэмжээний үеэр Хийлид бүх хүнийг тодорхой хийж өгөх болно хэмээн шийдэв. Миний түүнд тийм зүйл хийх хэрэггүй зөвлөдөгч Селия ярины сэдвийг өөрчилж Минигийн нүүрэн дээрх шархыг цэвэрлэнгээ чи унж бэртэйгүй танаа нөхөрч нэгсэн мэт дээ. Би л авчны оронд байсан бол хайруулын тавгаар ганц сайн цохоод авах байсан юм хэмээн хэлж түүний зовлонг ойлгож байгаа илэрхийлнэ. Уг явдлаас хэдэн хоногийн дараа Америкийн ерөнхийлөгч Кеннеди мэрэгэн буучийн суманд өртөрж амнасаа алдлаа. Энэ үйл явдал нь манай ном биччүү багийнханд улам айдас төрүүлж бид удахгүй баригдах юм байна хэмээн санаа зовцоож эхлэв. Гэтэл миний гинтл өөрийнхөө хамаг аимшигт нууцаа ижлэхэр шийддэг. Өмнө нь түүний ажлаасаа халагдсны дараахан Хийлигийн гэрт сүүлийн удаа очиод тусгай билуугаар сюрприз барьсан талаар цугс дүрдэж байсан шүү дээ. Яг үнэндээ миний эгч гой чинь өөрийнхөө ялгцыг тэр билуунд холиод Хийли гэж тэнэг хүүхэн тэрнээс нь амаа олохгүй ийцэн гинэ. Билууны амт нь хитрхи сайхан байсан тул Хийли түнд өмнөх цайланг чинь $5 бууруулъя. Тэгээд яг чи буцаад ажилдаа орж болно гэдэргээ бас айгүй дураараа юм ярьсан байгаамаа. Уг нь миний чимээгүйхэн уучлалгүйгаа тэр билуунаас амсхыг нь харчгаад л явах гэж байтал ийм дургу хөрөмзүүл ярьснаас нь болоод чи миний ялгцыг идчихлээ. Наад билууны чинь тусгай орц миний ялгц гэд төвчгүй хэлчихсэн гинэ бааларсан. Тэдэнтэй хамт байсан Хийлигийн ээж минийг яагаад өөрт нь билуунаасаа өгөхгүй эдгийг хориглоод байсныг гинт ойлгож энэ бүх хөгөөж ирсэн үйл явдлыг хараад элгээ өштөл инээж Хийли чи энэ билуунаас нэг биш бүр 2 том цусын мэдчихсэн байх шүү дээ хэмээн баахан шоолсон байдаг. Энэ явдлын дараа ааштай хүүхэн Хийли чинь өөрийг нь шоолж ууралсан гэд төрсөн гэхийг асрамжийн газар руу явуулсан байв яах вэ?
санагдав. Харин миний сэтгэлдээ бол Хийли хизээч олон нийтэд өөрийгөө баастаа билүү хийсэн гэж мэддэхийг хүсэхгүй. Тиймээс энэ бол хамгийн найдвартай хамгаалал. Хийлийг энэ түүхээр барьцаадбал цаа чинь бид нар оролдож чадахгүй гэж үзэж байв. Харин Эбелийн Скитер хоёр тусгай билүүний түүхийг номонд оруулснаар Минигийн жинхэнэ нэр нь ижлэгдэх эрсдэлтэй гэж үзэж байлаа. Удалгүй Африкт тохиолдож буй өлсгөлөнгийн эсрэг хандивын арга хэмжээнд зориулсан үйлчлэг тохиож Жони Селия хоёр сугдалцсан орж ирэх ба нөгөө хил амтай эмэгтэйчүүд тэднэрүү сонь сонин хараад хоорондоо шивэр эвэр хийж байгаа нь харагдана. Дуудлагуудлагаар хамгийн өндөрнөр зарагдсан эд зүйлсийг эцэст нь гардуулж байх үеэр Минигийн шоколадтай билүүг хамгийн өндөрнөр амлаж авсан хүнээр нөгөө Хийлимэн тодорчж байх шиг. Хийли ч одоо дахиж хизээч Минигийн билүү гэх үгийг сонсох хүсэлгүй болсон байгаа тул ягаад өөрийнх нь нэр тэнд тууж байгааг ойлгохгүй гайхширч байгаа нь харагдана. Мөн үжлэгийн дундуур хэдэн өрөнгө татаж зоргио чангалсан Селия маань Хийли дээр төхөж очиод хөөхнөө минь ээ Жони чамайг хуураагүй. Бид хоёр бүр дараа нь гэрсэн гэдэргээд хамаг учраа тайлбарлах гээд оролцож мань хүн санамсаргүйгээр Хийлигийн дайшинсны ханцуг нураад хайчдаг. Энэ өдөр яг Хийлигийн час өдөр нь байсан баха. Үжлэгийн дараа нөгөө Минигийн билүүг Хийлигийн нэр дээр авсан хүн Хийлигийн ээж байсан байж таарлаа. Ер нь бол эгч өөрийг насрамжийн газарт илгээсний хариу болгож охиноосоо хурган өшөө аваад байгаа нь нээжээ. Ээж нь хүртэл түүний занг төвчдгөө болохоор ер нь энэ Хийли чинь болохоо байсан үг юм биш үү? Маргааш нь Селия Мини тандан энэ тансаг амьдрал над зохихгүй юм байна уу? Энэ том байшинд би найзуудгээд авчрахын алга. Жонигоо салсан дээр болтой гэд яриа сууж байна. Миний хариуд нь хэрвээ тийм шийдвэр гаргавал Хийлид ялагдаж байгаа хэрэг шүү. Бити бууж өгөөрэй. Тэр миний хийсэн тусгай билүүний явдлыг чамайг мэдэж байгаа гэж бодсон учраас өчигдөр тийм хурц зан ааш гаргасан юм. Бүгд миний буруу гэж хэлээд түүн тамаг учраа тайлбарлан итгэл найдвар алдахгүй байхыг зөвлөв. Төд бодлого сэтгүүлч Скитер маань номоо бараг дуусгах тийшээ хандаж байлаа. Харин одоо нэг л хүний түүхийн ном дутуу байх ба тэр нь Скитерийг өсгсөн Константин гэх үйлчлэгч эмэгтэй түүх үлээ. Тиймээс тэр ээжигээ тулган байцааж үннийг яриулах хэрэгтэй болдгоо. Үннээс болт гарахгүй тул ээж нь түүнд дараах түүхийг ярьж өглөө. Надад сонголт байгаагүй. Хэдхэн сарын өмнө Америк Октийн холбооноос намайг мужийн шин тэргүүнээр томилж холбооны ерөнхийлөгч хатагтай хаа байсан Вашингтон хотоос манайхыг зорж ирээд бид гэртээ гишүүдийг нь хүлээн авч оройн зоог байх хэрэгтэй болсон юм а. Константин нэлээд хөгжөрсөн болохоор алдаа гаргаж сонсгол нь муудсан байсан. Гэтэл гинт Константины охин Ричел манад урилахгүй хурж ирснээр шууд ээжтэйгээ уулзна гэж зүтгэсэн. Би уг нь арын хаалгаар ороод галтгооны өрөөнд хүлээж вэ гэж хэлсэн ч тэр ирсэн зочдын дундуур алхаад би ээжтэйгээ эхэлж уулзна гэд үгэнд ороогүй маа. Үүнээс олж ерөнхийлөгч хатагтай 5 дугаар алдагдаж намайг арга хэмжээ авахыг шаардсан тул би Константиныг охинтой нь хөөж гаргахаас өөр сонголт байгаагүй. Маргааш нь би уг нь Константины гэрт очиж өөрийн биеэр уучлах гэтэл тэр аль хэдийн охинтойгоо хамт гэрээсээ явчихсан байсан. Бид мөн ахыг чинь Чикаго руу Константины араас явуулсан ч бүх зүйл хэтэрхий оройтсан байсан. Константин аль хэдийн өөд болчихсон байсан гэж хэлв. Скитер түүний тайлбарыг чимээгүй сонссныхаа дараа хэлж байгаа. Та түүний сэтгэлийг шархлуулсан байна гэж хэлээд томоос том нулимс туслуулан гарч одлоо. Тэр Константины эзгүй болсон байшингийн очиж нэг хараад номынхоо сүүлийн бүлгийг бичин дуусан редактор руугаа илгээв. За тэгээд зохиол ном болж хэвлэгдэх шалгуурыг давж нэрээ нуудсан хэлбэрээр The Help гэх нэртэй ном болон хэвлэгдэж маш амжилттай худалдаалагдаж эхэллээ. Төд бодлого зохиолын урьдчилгааны төлбөрөөр $600 орж ирдэг ба Скитерч мөнгийг нь яг 13 тэнцүү хувааж түүхөө хуваалцсан үйлчлэгч бүрт $46 илгээдэг. Хийлигийн ээж нь хүртэл асамжийн газарт байхдаа нөгөө номыг нь олж уншаад охин руугаа залгаад нэг сонирхолтой ном гарчээ. Чи тэр Help гэдэг номыг заавал уншаарай гэж хэлв. Харамсалтай нь Скитерийн эхний номын амжилтанд түүнийг найз залуугаас салахад хүргэлээ. Найз залуу Стюарт нь чи анханасаа тийм ном бичсэн над хэлээгүй. Энд бүх юм хэвийн сайхан амьдарч байхад яах гэж юм оролцож байгаа юм. Чи бол хувиа хэлчихсэн хүн ганцаар амьдсан дээр болтой хэмээн Скитерийг нүр нүдгүй буруутгасаар орхин одлоо. Харин Хийлийн өнөөх номыг олж уншаад жинхнээсээ галзуурхын наагуурын болж байгаамаа. Найзууд нь бас номыг нь олж уншаад энэ түүхүүд гэхдээ манай хотын тухай шиг санагдахгүй нөтер гэж ярьж гэртэл мань хүн шууд бишээ тийм байх боломжгүй гэд санаа бодлыг нь өөрчлөх гэж оролдоно. Удалгүй түүнээс ч дор зүйл Хийли тохиолдлоо. Түүний санаачилсан Африк хүүхдүүдэд хандив цуглуулгын ажиллагаанд Силия нэгдэж хандивын чек илгээхдээ утгыг нь Two Slice Хийли буюу 2 зүсэм Хийлигээд биччихсэн байв. Уурандаа багтарч үххийн наагур яваа Хийли тэслэгөө Скитерийн дахиад очлоо шүү. Тэр үед Скитер Нью-Йоркийн эвлин компаниас ажилд орох урилга хүлээн авснаа уншаа сууж байх ба Хийлич гадаа сууж түүн дээр орилж чарилсаар хурж ирлээ. Би чамайг шүүх дүгэн хэмээн Хийли Скитерийг сүрдүүлэхэд Скитер харин тайвнаар ингийн тул чи олон нийтийн өмнө өөрийгөө онцгой билүүг эцэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно гэж хэлээд мадлав. Тэр мөчөд байшингаас Скитерийн ээж нь гарч ирэх таарч эгч охиноо зад хамгаалж Хийлийг нүр нүдгүй загнан гэрээсээ хөөхөн тэр. Дараа нь ээж нь Скитер тандан би чамаар их бааргаж байна. Шинэ ажилд орох болсон чинь баяр хүргэе. Манай гэр бүлд үгүй болох шахсан шудраг өсний төлөө хатан зөргийг эрүүлэн авчирч чадлаа охин минь хэмээн хэлж Скитерч баярын нулимстайгаар ээждээ өмсүүлнэ. Үзэг золигтоход Селияд нөхрөөс нь нууцаар ажилдаг Мини хүн суглуулахар ажилдаа ирэх ба араас нь харин гэрийн эзэн Жони ирж таарах ба Минич зүрх нь амаараа гартлаа Селиягийн нэрийг дуудснаар түүнээс зүгтаан гүйж хэллээ. Жони харин түүний араас нэрээр нь дуудаж "Мини чи дүр зогсож байл да. Би чамайг яахчгүй. Селия эцэст нь надад алдсан хүүхдийн талаар хэлсэн. Харин би чамайг энд ажиллаж ихсэн өдрөөс чинь л мэддэг болсон. Учир нь эхнэр маань сэтгэл санааны хувьд дээрдэж ихсэн юм аа. Чи түүнийг аварсан гэдэл
талархлаа илэрхийлэл ундлаа шүү. Тэгээд минийг маань мөрөөр нь тэврээд барьж яваа юмнаас нь өргөлцөөд гэрлэг орлоо. Миний харин дотроо одоо өнгөрсөн би бараг хajлаасаа халагдсан ухааны бодож байтал хоолны тал дээр жаахан бүтлгүү сийлээ эцэгтэй харин ширээ дүүрэн хоол бэлтгэсэн байх ба минийг инээмсэглэн өгтөж энэ бүх хугацаанд түүнд баярлаж талархснаа илэрхийлв. Нөхөр нь бүр ингэж байгаа. Хэрвээ чи эсвэл энд үлдсэн амьдралаа турш ажилласан ч болно гэж ам гарна. Миний тэдний саналыг баяртайгаар хүлээн зөвшөөрч анхудаа гэрийн эз дээр хоолоо аялуулж үүсгэж үзлээ. Тэдний энэ үйлдэл нь түүнд чухал шийдвэр гарах хүчийг бэлгэлсэн юм. Тэрээр эцэст нь хүүхдэд дагуулan явж хүчрхийлэгч нөхрөөсөө бүрэн салсан байдаг. Дараагийн нэм гарагт Эбелин миний хоёр яар цантарсаар сүм рүүгээ очиход сүмийнхэн тэднийг алгадагшин өгтөн авлаа. Тэдний зоримог үйл хэргийг үнэлэн хүндэтгэл үзүүлж сүмийн бүх гишүүд номон дээр нь гарын үсгээ зурж Эбелинд дурсгал болгон бэлгэлэг хаж. Түүний нэр номын авц дээр бичигдээгүйч түүний түүх олон хүний зүрхэнд хүрчээ. Сүмийн цуглаан дуусны дараа Эбелин миний хоёр сүмийн бүх гишүүдийн гарын үсгтэй номоо Скитерт тавьчих өглөө. Учир нь тэд Скитерийг өөрийнхөө бүтээсэн гайхамшигыг нүдээр үзэх ёстой гэж үзэж байв. Скитер тэдэнд тадархлаа илэрхийлэх боловч үнэн сэтгэлээ мөн нуулгүй хэллээ. Тэрээр ингэж байгаа. Би Нью-Йорк дахь хэвлэлийн компаниас ажлын санал авсан. Гэхдээ тийш явж чадахгүй юм шиг байна. Би та хоёрыг ийм эрсдэлд оруулчихад яаж орхиод явж болох вэ гэв. Харин нөгөө хоёр нь түнд хэлж байгаа. Чи бидний төлөө чадах бүхнээ хийсэн. Одоо шинэ амьдралаа эхлүүлэх хэрэгтэй. Энэ бүглүү газраас явж Нью-Йорк хотод авиас чадвараа үзүүлээд өг хэмээн хэлж Себхитл урам зориг өглөө. Дараагийн өдөр нь Эбелин хүнс цуглуулад ажилдаг айлдаа эртэл хийлийн хатагтаа бас тэмдэрч гисэн Эбелинийг мөнгөн албах зэрэг хулгайлсан гэд худал бүтгэ зогсож байла. Илт худлаа яриад байхад нь гэрийн эзэгтэй хийлигийн талд орж Эбелинийг ажлаас нь халж байгаа нь харагдана. Хийли Эбелин тандан ингэж хэлсэн байгаа. Ямар нэг бодлохгүй алхам хийвэл шоронд хийчгэн шүү. Эмээс үрдүүлэхэд Эбелин түүн зоригтойгоор та бурхнаас эмээдгүй юм бол та ингэж амьдрахаас залахгүй байна хатагтаа хийли гэж цөгөрсөн хоолгоор хэлв. Түүнийг сонссон хийлич өөрийн ирэхгүй нулимсан автаж байгаа нь харагдана. Тэр айлын охин Мэйн хайртай асрагчаа явах гэж байгааг хараад түүнийг зогсоох гэж араас нь уйлж гараас нь боловч төрсөн ээж нь Эбелинийг авчруулах тал дээр юу ч хэлж чадахгүй зогссоор л байла. Эбелин бяцхан охинд байнга хэлдэг. Чи бол сайхан сэтгэлтэй эрхэм чухал хүүхэд юм шүү гэх үгсээ дахин хэлж сануулад нулимсаа залгисаар тэндээс бүр мөсөн явлаа. Бяцхан Мэй охин бол түүний асарч өсгсөн хамгийн сүүлчийн хүүхэд байсан юм. Эбелин анхаар таламж муутай ээжийн гарт үлдэж байгаа бяцхан охинд сэтгэл нь хорогдож байгаач бүхэл бүтэн хамт олонныхоо итгэл найдвар нэр төрийг нь авч үлдэх хэрэгтэй тул ийхүү зоримог шийдвэр гаргахаас өөр сонголт байгаагүй лээ. Шинэ жилээр ажлынхаа монитоогоос авахгүйд найз нөхөд гэр бүлийнхэндээ өгөхөд хамгийн тохиромжтой чанартай бэлгийг хайж байгаа бол Велби Shop-оос үс ажиллагаа болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний багтаасан шинэ жилийн тусгай багцыг сонгоорой. Велби Shop-ийн Веля Лондо зэрэг үс ажиллагааны бүтээгдэхүүнүүд нь маш чанартай, хүмүүс жам сайтай байдаг. Хэрвээ та худалдан авахыг хүсэж байгаа бол Shangri-La Mall, Central Tower, Зайсангийн Сила төвүүдийн 2 давхурт байрлах Велби Shop болон онлайнаар Велби Shop цэгийн мэнэс худалдан авах боломжтой гэдгийг дуулгая. Бидний контентыг хүлээн авсан та нартай баярлалаа. Таалагдсан бол лайк, subscribe, урам өгсөй хайрлаарай.